Сая нэг эрүүл мэндийн салбарын нийгмийн асуудал, цайлангийн нэмэгдлийн асуудал байна л да. Монгол улсын иргэд маань эрүүл байж аж Монгол улсаа хөгжүүлэх ёстой. Гэтэл эрүүл мэндийн салбарынхны одоо цайлан хар. Арга сасаг өдрөнгөрөөс нь тийм одоо бага сайлантай. Хамгийн сусчээс мастер хойлсон асрагч нарын цайлан бага. Ажилчид нь олдохгүй. Энийг нэмэх тал дээр хөдөлмөрийн хамгааллын сангийн эрүүл мэндийн яам одоо баримтчаа бодлого байна уу гэдээ асуусан. Дахиад асууя. За хэн хариулт өгөх вэ? Эдийн засаг хөгжил. За сангийн яам. Санжаа дөрж дарга. За сангийн яам санжаа дөрж. За баясан гишүүний асуултанд хариулъя. За эрүүл мэндийн салбарын ажилчдын цалин үлсийг нэмэх талаар ямар бодлого гарч байгаа гэж асууж байна. За одоо бол нэг талдаа бол бид нар зарлага гаргахын тулд бол орлогоо бас бодох хэрэгтэй. За одоо энэ төсвийн хүрээний мэдээлэл дээр батлагдж байгаа орлого залгам маань бол үндсэндээ энэ жилийн түвшинд байна гэсэн үг. Тэгэхээр зарлага нэмэх бол бид нар боломж байхгүй наа гэдэг нь харагдчихад байна. За тэгэхээр ийм нөхцөлд бид нар юу хийх ёстой вэ гэхээр бүтээмж гэдэг нэг л зүйлийг бол одоо ярих хэрэгтэй болчиход байна гэсэн үг. Эрүүл мэндийн салбарын төсөв бол сүүлийн 4 жилийн хугацаанд бол 1.8 гаруй төгрөгөөр бол нэмэгдсэн. Хөрөнгө оруулалтаа нэмэгдээд. За одоо энэ нэмэгдсэн төсөв харин яаж зөв хуваарлах вэ гэдэг асуудал бол туйлын чухал болж байна. За анхан шатны буюу одоо өрхийн эмнэлэг болон сумын эмнэлгүүдэд бид нар ямар өвчин эмчилгээг явуулах уу? За урчин сэргийлэх ямар тусламж үйлчилгээгээ энүүгээр дамжуулах вэ гэдгийг зөв хуваарлах хэрэгтэй. За энд одоо хуваарлж байгаа зардал бол хэдийн хэмжээний бага байна. Нөгөө талдаа 3 дугаар сатал дээр бол За гүйцэж хариулъя. За тэгэхээр бүтээмжийн хүрээнд бол одоогийн байгаа төсвөө зөв хуваарлах замаар болвол цалин үлсөө нэмэгдүүлэх боломж байна гэж бол бид харж байгаа. Баярлалаа.